Шинжлэх ухаан танин мэдхийн од мөндөр сууг танд хүрч байна. Урлаг судлаач Амина миний бие бэлтгэн хүргэдэг Аминагийн урлагийн ертөнц подкаст нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг маань танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 хос телефоноор хүрч байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Алтан гишүүд маань. За сайн байцгаана уу? Удаан уулзсангүй. Өнөөдрийн бидний ярилцах сэдв болохоор хөгжмийг зурж болох уу? Дэлхийн урлагийн түүхэнд ер нь хөгжим гэдэг ийм хийсвэр ойлголтыг яаж дүрсэлж ийсэн, хөгжим уран зураг хоёрын хооронд холбоо байдаг юм уу? Байдаг бол яг ямар холбоо байдаг вэ гэж. Гэхдээ ер нь асуултын талаас бодоод үзэл тэ хөгжмийг үнэхээр дүрсэлж болох уу те? Энэ хөгжим гэдэг чинь бидний одоо 5 мэдрэхүүн хувьд бол чих хэмэх шал өөр эрхтнэр ингэж хүртэж буй бид нар ингэж тархиараа боловсруулж буй зүрхээрээ сэтгэл эмоц те сэтгэл хөдлөл мэдэрж буй тийм зүйл байгаа. А гэтэл уран зурагт хөгжмийг яаж дүрслэх юм бэ? Ер нь энэ хоёрын хооронд ямар холбоо байдаг юм бэ? Хөгжимчид, зураачид хоорондоо маргалдах их дуртай л да. За дээрэс нь бүр манай яруу найргийнхаа ороод ирэн тэгэл манай салбарын урлаг илүү. Үгүй ээ, биднийх илүү гэл те. Тэгэхээр Леонардо да Винчигийн хувьд бол жишээ нь хөгжмнөөс илүүтэйгээр уран зургийг гэж үзчихсэн байгаа. Гэтэл Леонардо да Винчи өөрөө бас маш гоё хөгжим тоглодог байсан. Микеланжело үнэхээр гоё яруу найраг бичдэг байсан. Тэгэхээр энэ урлагийн сонирхолтой холбоосууд гэж байдаг юм л да. За тэгэхээр ер нь дэлхийн урлагийн түүхэнд хамгийн анх яаж хөгжмийг дүрсэлж эхэлсэн бэ гэдэг тэгэхээр бид нар эртний грекчүүдээс эхлэе. Эртний грекчүүд мэдээж янз бүрийн хөгжмийн зэмсэгтэй байсан грекийн дуу хөгжмийг дахин сэргээн засварлаж ийм дууралттай байсан болов уу гэдэг шин артистууд ч гэсэн янзаар хийж идэг. Гэхдээ би нэгэн баар савнаас яриагаа эхэлнэ. Зүгээр л баар. Тэгэнгүүт энэ баарн дээр дуу хөгжим дүрслэгдсэн юм уу гэд тэгэхээр зөвхөн магадгүй надад л дуу хөгжим сонсогдоод байгаа байхгүй юу? Гэхдээ өчигдөр нилээн хайж үзлээ. Үнэхээр надад энэ баарн дээр дүрслэгдсэн бүх зүйлс дуу хөгжим шиг санагдаад ах юм гэд тэгсэн чи одоохондоо бас өөр урлаг судлаачид маань тэр талаар бичээгүй байх шиг байна. Тийм учраас одоо тайлбарлах гэж байгаа баарны дүрслэл маань та бүхэнд дуу хөгжим шиг санагдахгүй бол битгий санаа зовоорой. Гэхдээ миний хувьд болохоор энэ үнэхээр яг дуу хөгжмийг дүрсэлсэн баар байх шиг байна. За ямар учиртай баар вэ гэхээр Дипилоны амфорууд гэдэг. Амфор яг дэлгэцэн дээр харагдаж байгаа нэгдүгээр зургийн маань ийм том бүр метр 75-ын өндөртэй энэ хэлбэртэй баарыг бол амфор гэж нэрлэдэг. Ер нь эртний грекчүүд газар тариалан эрхлэх талаасаач тэр дарс дарах талаасаач тэр мөн шашны зан үйлийн хэрэгцээнээсээ болоод ч тэр маш их баарыг ингэж эргэлтэнд оруулсан. Ер нь манай эртний өмнөх 8-аас 6 дугаар зуунд чинь грекийн энэ хот улсууд хоорондоо маш их худалдаа намаа эрхэлдэг болж байгаа юм л та. Тэгээд энэ ер нь маш хурдцтайгаар худалдаа наймааны хамгийн том одоо эд бүтээгдэхүүн бол ийм шавар баарнууд болсон байна. Тэгэхээр энэ Дипилоны амфорууд гэдэг шавар баар маань болохоор яг одоо харагдаж байгаа энэ хувилбар нь болохоор манай эртний өмнөх 8 дугаар зууных. Тэгэд ийм том баарыг юунд хэрэглэх юм бэ гэхээр жижигүүдийг нь бол оливын тос хадгалахад хэрэглэнэ. Гэтэ хэрэглээнийх гэхээсээ илүү шашны зан үйлийн оливын тос. Харин ийм том баарыг болохоор илүүтэйгээр тухайн хүний булшин дээр булшны одоо хөшөөний оронд хөшөө шиг ингэж тавих тийм зан үйлийн шинж чанартай хэрэгэлдэг байсан байна. Афин одоогийн грекийн нийслэл Афин тухайн үеийн эртний грекийн Афин хот улсаас нэг холгүй Дипилон гэдэг газар байдаг. Дипилоны хаалга гэдэг. Тэр Дипилоны хаалганы ойр орчмоос 1870 онд Германы археологчдын олсон юм баар байна. Тэгэхээр яг одоо ингээд бид нар грекийн ч юм уу, эртний Месопотамийн, эртний Египтийн, эртний Индикийн түүхүүдийг ярихаараа дандаа Германы юм уу, Английн археологчдын талаар дурдах хэрэгтэй болдог. Нэг талаас энэ зөндөө маргаан байгаа. Англичууд, германчууд, францууд өөрсдийнхөө олсон зүйлийг өөрсдийнхөө музей рүү аваад явчлаа гэд буцаж одоо авчирмаар байна гэд. Гэхдээ энэ баарны хувьд бол өөрсдийнх нь Афины музейд бол байгаа юм. Тэгэхдээ үнэхээр 19-р зууны 2-р хагаст ер нь 19-р зуунд маш ихээр археологийн малтлагууд хийгдэж одоог болтол бас гой баар савнууд маш олон идэл хэрэглэлүүд хадгалагдсанд бол германчуудад, англичуудад, францчуудад
ер нь энэ өөрнийхэнд бас баярлах нь зүй ёсны хэрэг баха. За ингээд энэ баар нь болохоор бас ямар зориулттай байсан байж болзошгүй вэ гэхээр ер нь цогцсны чандрыг хадгалдаг тий. Хадгалдаг ч байж болж байгаа. Хараад үзэхэд геометрийн дүрстэй байна. Ер нь манай эртний өмнөх 8 дугаар 100 11-ээс 9 дугаар 100 энэ үеийн баар савыг харахаар дандаа геометрийн гурвуулжин, дөрвүүлжин, тэгш өнцөгт дугуй үүнээс гадна мөн маш олон тийм хээ дүрслэлүүдийг ашигласан байдаг. Тэгэхээр ийм хээнүүдтэй дүрслэлийг болохоор бид нар геометрийн дүрст баарнууд гэж хэлээд байгаа. Тэгэхээр яг хараад үзэх юм бол өрний хил, дорны хилэнд ер нь баар савны талаар ярихаараа бид нар их бие, өөх үзүү хэсэг нь, толгой нь, энэ хөлн тулгуур нь гэдээ ярьдаг. Өөрөөр хэлбэл бэлэгдлийн хувьд энэ баар сав маань өөрөө хүнийг хилтэж байгаа юм тийм. Ер нь хүнтэй ижилхэн эртний грекчүүд энэ том макрокосмос ертөнц тийм хүн гэдэг бол энэ том ертөнцийг өөр дотроо агуулж байгаа жижигхэн ертөнц гэж үздэг байсан. Тэгэхээр энэ баар нэг талаас өөрөө ингэж хүнийг илэрхийлээд нөгөө талаас болохоор хүнийг л илэрхийлж байгаа юм чинь дотроо маш том ертөнцийг агуулсан байгаа байхгүй. Тэгэхээр ертөнцийн зүй тогтолыг хээгээр дамжуулаад баарн дээр илэрхийлэх үзэгдэл маш их байсан байна. За хээнүүдийг нь илүү товч тодорхой хэдүүлээ харах гад үзье. Тэгэх юм бол хамгийн дээдэлд зигзаг хэлбэртэй урт хээнүүд болон меандр хээнүүд байгаа. Энэ ямар хэв гэхээр ерөөд им баарны хүз зүг хээгээр юм бүгжилсэн мэтэр тойргоор тэгш хэмтэй юм шулуунаар дүрслэгдсэн ба. Ер нь баг Азад меандр гэдэг нэг гол байсан ба. Бүх талаасаа ингээд грекчүүдийн хувьд бол ингээд өөрсдийнх нь амьдарчсан газар нутаг маш их аралтай байсны улмаас ч тэрүү ер нь дэлхийн ертөнц тэр чигтээ ингээд бүх талаасаа усаар хүрээлэгдсэн байдаг. Тэгээ бидний амьдарч байгаа юм хуурай газрууд байдгаа гэж үзэжсэн. Тэгэхээр ус гэдэг бол өөрөө усны их ундрах тий амьдралын их үүсвэр гэдгээс гадна ертөнцийг тойрон хүрээлж байгаа тийм тойрог зүйл байгаа байхгүй. Тэгэхээр усны давлгаа мэт яг энэ бага хазд байдаг меандр гэдэг голын нэрээр нэрлэгдсэн ийм тэгш өнцөгт үргэлжилсэн дөрвөлжинтэй ийм хээ байдаг байна. Энэ бол илүү усыг бэлэгдэж байгаа юм байна. Тэнгүүд зигзаг хэлбэртэй хээ нь болохоор агаарыг дүрсэлж байгаа. За хэрвээ энэ баар савн дээр ямар нэгэн морь болон бууганы дүрс харагдах юм бол нарыг дүрсэлж байгаа. Мэдээж ургамлын дүрс харагдах юм бол газар ихийг дүрсэлж байгаа гэд. Ер нь хээ болгон өөрийн гэсэн бэлэгдэлтэй энэ бэлэгдлүүд нь эргүүлээд ертөнцийн зүй тогтол руу авч явдаг байсан байна. За энэ Типилоны манай 8 дугаар зууны баарны хамгийн сонирхолтой хэсэг нь болохоор яг дундлын фриз буюу одоо нэг юм цонх шиг хэсэг байгааз яг энэ дундлын хэсэгт дүрслэгдсэн оршуулгын ёслол. Оршуулгын ёслол гэдгийг бид нар яаж мэдэж байна вэ гэхээр дундталд нь байгаа нэг хүн хөндлөн хөвтчихсэн байгаа юм. Хөндлөн хөвтчихсэн хүн бол нэг бол зүүдний ертөнцид байгаа. Гэхдээ санаж байгаа эртний грекийн домогт зүүдний бурхан маань өөрөө үхлийн бурхантай их ойрхон байдаг. Тэгэхээр зүүд гэдэг бол бас тодорхой хэмжээний төрхөн хугацааны үхэл. За тэгэхээр энд бол яг оршуулгын ёслолыг дүрслэгдсэн ба. Хөвтөж байгаа хүнээр хажуу талд нь эргэн тойронд нь бас геометрийн дүрслэлтэйгээр юм гурвалжингуудаар төлөөлөл маягаар ингээд дүрсэлчихсэн. Үсээ зулгааж байгаа ч юм уу, ямар нэгэн байдлаар гашуудж байгаа ч юм уу, ийм хүмүүс байгаа. Яг энэ хөвтөж байгаа хүний доотлолт нь болохоор лам бөөнөр суучихсан. Дараагийнх нь замд нь үдэх шашны зан үйлийг хийж байгаа. Анзаарах юм бол сонирхолтой нь яг дээдлэлт нь болохоор нэг юм шатрын хөлгийн хавтан шиг юу яцсан байна те. Цагаан хар дөрвөлжин шоо ээлжилсэн. Энэ болохоор тэнгэр. Гэхдээ тэнгэр дундаа үхэгсдийн ертөнцийн тэнгэрийг дүрслэхээрээ ингэж юм шоотой хийдэг байдлаар дүрсэлдэг байх юм л да. Тэгэхээр энэ зурагнаас болохоор магадгүй өөр урлаг судлаачид одоо миний мэдж байгаагаар бол хөгжим гэж тайлбарлаагүй ч гэсэн энэс өөрийн ирэхгүй хөгжим сонсож болж байгаа. Нэгдүгээрт хээ гэдэг маань өөрөө юунаас бүрддэг вэ? Энэ бол ритм тийм үү? 2-ны 4-ний 2 тэ так хээ гэдэг чинь өөрөө нэгдүгээр ритм. Хоёрдугаар болохоор зүгээр л хэдүүлээ энэ цаг үед ямар нэгэн хайртай дотны хүнээ оршуулсан бол хүсээгүй байхад тэр хүн ингээд
бидраас ингэж явчихсан бол зан үйлийнх нь хувьд ямар зүйлс хийх вэ те? Майн уншлагч байсан байлаа гэд ямар ч юм шашны зан үйлд хөгжим гэдэг зүйл орж ирдэг. Хөгжмөр бид нар сэтгэлээ тайтгаруулдаг. Хөгжмөр нөгөө катарсис буюу сэтгэл нь нинжин болоод, ариун болоод дараагийнхаа одоо амьдралд илүү их бэлтгэгдэх тэр хүчийг нь өгдөг тийм үү. Тэгэхээр зүгээр л хэдүүлээ энэ хүний оршуулганд очсон байна гэд төсөөлөх юм бол магадгүй ингэж дээшигээ үсээ зулгааж байгаа дээшигээ гурвалжин байдалтай ингэж гашуудж байгаа хүмүүс маань ямар нэгэн шашны цан үйлийн дууг дуулж байж болох юм гэд. Тэгээд яг төсөөлөхөр надад энэ баарнаас л өөрийн ирэхгүй нэг юм ритмтэй хөгжмийн одоо мэдрэмж төрөд байгаа юм л та. Тэгээд энийг би зөвхөн өөрөө мэдрэмжээрээ та бүхэндээ худлаа яриад байгаа ч юм биш. Ер нь хөгжим болон театр гэдэг зүйл шүтлэг зан үйлтэй нарийн холбоотой. Диониси шүтлэг гэж бий. Яаж хэрхэн хөгжмийг уран зурагт төрслөх вэ гэд хэдүүлээ асуугаад байгаа шүү дээ. Грекчүүдийн уран зураг нь хадгалагдаж үлдээгүй юм чи хэдүүлээ хэдэн баарны зураг ярьж байна л та. Мөн хоёр дахь баарыг харъя. Энэ бол улаан дүрст баар. Улаан дүрст баарыг ингээд харангууд ер нь баар сав гэдэг чинь өөрөө ингээд шавраас бүтсэн байгаа шүү дээ. Шавар эртний грек энтхэг хятад маш олон соёл иргэншлүүдийн домогт хүн бас өөрөө шавраас бүтсэн байдаг. Бүтээгдсэн байдаг. Бурхтан дандаа ингэж шавар эвлүүлж хятадын номогт ч байдаг тийм. Тэгэхээр энд ч бас нөгөө нэг баар гэдэг нь хүнийг илэрхийлж байгаа шавраар бүтсэн тийм зүйл байна. Гэхдээ энд бол өөрөө сюжет буюу агуулга ороод ирсэн ямар нэгэн үйл явдлыг яг хүмүүсийнх нь дүрслэлтэйгээр дүрсэлж байна. Тэгээд улаан дүрст баар гэж байгаа. Мөн хар дүрст баарч гэж байдаг. За энэ улаан дүрст баар манай ерний өмнөх өөрөө 5 дугаар зууных арай хожуу 5 дугаар зууны энэ баарыг хараад ирэх юм бол хөгжмийн зэмсгүүд дүрсэлсэн байна. Бид нар анзаарж байгаа бол одоохондоо яг хөгжим гэдэг ойлголтыг биш. Хөгжмийн зэмсэг эсвэл хөгжимчин гэдэг нэг юм бит зүйлсүүдийг дүрслээд байгаа биз. За энэ дэр сатир буюу Диониси дарсны бурхан Дионисийн туслах сатир маань хоёр давхар ийм лимб шиг хөгжмийг ашиглаж байгаа. За энэ лимб шиг хөгжмийг бол Авлос гэж нэрлэдэг. Дионисийн шүтлэгт бол их хэрэглэгддэг байсан хөгжим. Гэхдээ одоо лимб гэж нэрлэдэг байгаа, давхар лимб гэж нэрлэдэг байгаа болохоос биш дууралтын хувьд түрүүгийн сонгодог урлаг дээр ярьсан гобой гэдэг хөгжим байгаа шүү дээ. Хунт нуурын голлох хөгжим тэрэн шиг дууралттай байсан болов уу гэж сүлд нэрлэмтэд бол судлаад гаргаад ирсэн байлээ. Тэгэхээр Дионисийн шүтлгийг хэдүүлээ бодоод үзье. Хойд нутаг буюу Фракиас гаралтай. Фракиас гаралтай яагаад дарсны бурхан болцсон бэ гэхээр Диониси бурхныг шүтж байгаа вакханчууд гэд энэ эмэгтэйчүүд ер нь бол эмэгтэйчүүд тэр шашныхан зан үйлийг бөөнөрөө нийлж гэр орноо орхиж ой шувуу харгуулуу явж хийн. Тэгээд энэ зан үйлийг хийхдээ маш их дарс ууж хэрэглэнэ. Тэгээ бүжиглэнэ. Энэ нь яах гэж ингэж дарс уугаад бүжиглээд ингэж зан үйл хийгээд байгаа гэхээр экстаз гэдэг мэдрэмжийг авах гэж байгаа. Экстаз гэдэг мэдрэмж маань өөрөө биенээс экстасис буюу биенээсээ гарах, биенээсээ гадна орших гэсэн утгатай. Тэгэхээр ямар ч төсөөлөд бодъё л доо. Магадгүй бүгдээрээ л дарс ууж үзсэн байх. Магадгүй бүгдээрээ л гал зуртлаас бүжиглэж үзсэн байх тий. Яг энэ үеийн мэдрэмж маш гоё шүү дээ. Хөгжим дотор орчихсон бүжиглээд л тэгэхээр сүнс нь өөрөө энэ биенээс гараад явчихсан юм шиг шал өөр оршихуйд очсон юм шиг тэр мэдрэмжийг экстазис гэж нэрлэдэг. Тэгэхээр экстазист энэ вакхан бүсгүүчүүд маань ороод Дионис бурхныг шүтэх зан үйлээ хийж байна. Инхээр Диониси бурхныг шүтдэг хүмүүс юу гэж бодсон бэ гэхээр хүний сүнс гэдэг өөрөө биеийн дотроо байгаад ирэхээр гал зуртлаа бүжиглэхгүй, дар суухгүй зүгээр энгийн өдөр тутмын амьдралдаа айгүйх болшлуулсан байт юм байна. Хүний сүнс биенээсээ гарахаараа маш гоё юм. Аз жаргалтай болт юм байна. Тэгэхээр аз жаргал гэж юу юм бэ? Аз жаргал гэдэг чинь үнэн шүү дээ. Тийм учраас
гол зорилго манай шашны гол зорилго юу юм бэ? Ерөөсөө хүнийг аз жаргалтай буюу үнэн байлгах тэхийн тулд хүний сүнсийг биенээс нь гаргах. За тэгэхээр энэ шашныг Диониси бурхны шүтлгийг системчилсан нэгэн философч байсан гэж тэмдэглэгддэг. Тэр маань бидний домгоор нь мэдэх Орфей. За яг 100% энэ бол яг нэг хүн байсан гэдэг ч юм уу, баталгаатай яг амьд юм философч байсан гэдэг баримт одоо бидэрт намтар нь бол олдоогүй. Гэхдээ Орфей эртний их сурвалжуудад Орфей гэж хүн энэ шашныг системчилсан гэж байгаа. Орфейн домгийг санаж байгаа бол Эвридика хэмээх хайртай бүс хүн могоонд хатгуулгаад нас орчихдаг. Тэгээд үхгсдийн ертөнцлөө очингууд Орфей өөрийнхөө хүүгч мөр тэр тамийн үхгсдийн ертөнцийн гурван толгойтой цербер нохойг уяраагаад цаашаа Мойра буюу хувь заяаны атгагч эмэгдүүдийг уяраагаад цаашаа бүр явсаар Аид тамийн бурхны эхнэр Персефонаг өөрийнхөө хөгжмөр бас уяраагаад тэгэнгүүтээ юу яжсан байгаа тийм үү? Уяраагаад өөрийнхөө Эвридикагийн сүнсийг буцаж энэ дэлхий дээр авчрах зөвшөөрөл авч исэн. Гэхдээ Эвридикагийн сүнс Орфейн арталт явна. Хэрвээ Орфей эргэж харах юм бол Эвридика үрд мөнх өөхөстийнхаа ертөнцтэй үлднэ гэдгсэн харамсалтай нь энэ хоёр маань чадаагүй. Тэгээд Орфей маань эргэж хараад үүний улмаас нөгөө Эвридикагийн сүнсийг буцаж амьд ертөнцлөө авч ирж чадаагүй тийм эмгэнэлтэй төх. Гэхдээ дараагийн үргэлжилсэн үйл явдал нь болохоор Орфей дахин хизээж өөр эмэгтэй хүнд дурлаагүй, зөвхөн өөрийнхөө гунигт хөгжмүүдийг зохион бүтээгээд эцсийн бүлэгтээ Вакхан бүсгүүчүүдэд хідэн талаасаа тасдуулж нас барсан ийм домогтой бол ингэж гардаг. Тэгэнгүүт энд болохоор ер нь одоо энэ орфикууд буюу Диониси бурхныг шүтдэг хүмүүс маань зорилго нь нөгөө сүнсийг биенээс салах байсан шүү дээ. Тэгээд тэгэнгүүтээ сүнсний дахин төрөлтөд итгэдэг. Бас энэ талаараа дорны зарим шашнуудтай огтлцох зүйлтэй. Хүн хэрхэн яаж амьдарч байгаагаас үйл хэрэгээсээ шалтгаалаад нэг үл амьтан болж нэг үл хүн болж төрнө, ямар хүн болж төрөх нь үйл хэрэгээс нь шалтгаална. Тэгээ хамгийн гол зорилго нь орфикуудын гол зорилго бол энэ нэг юм би гэдэг юмнаас би хэмэх юм зүйлээс хүний сүнсийг салгаад дахин төрөхгүй байх үхгсдийн ертөнцид үрд сайхан амьдарч үлдэх тэр л зүйлийн төлөө явж байгаа. Тэгэхээр үүнд хамгийн ихээр хэрэг болж байгаа, хамгийн их холбогдож байгаа зүйл нь болохоор хөгжим байгаа байхгүй. Тэгэхээр хөгжим гэдэг ярангууд бид нар театрын үүслэгч гэсэн ер нь энэ орфикуудтай холбож авч үзнэ. Яагаад тэр анхны эртний Грект театр үүсэж хахад театр ямар газар байсан бэ гэхээр Диониси бурхны шүтлгийг үлддэг газар байсан. Театрт трагедия буюу эмгэнэлт жүжигүүд тавигддаг байсан. Эмгэнэлт жүжиг гэдэг чинь өөрөө трагус хэмээх яма гэдэг үгнээс гаралтай гихчлэн тий. Тэгэхээр энэ театр, хөгжим, Диониси бурхны шашны зан үйл гэд ерөөсөө энэ бүх зүйл нийлээд хүнийг юунд хүрэх гэдэг вэ гэхээр тэр сүнснийх нь оршихуйд илүү анхаарлыг хандуулах гэдэг нь тий. Би гэхээсээ илүү. Тэгэхээр энийг иймэрхүү философийн дагуу эртний грекчүүд маань юу яжсан байна л да. Хөгжмийн зэмсгүүдийг төрсөлжсэн. Гэхдээ л анзаарах юм бол энэ бааруудад аль алинд нь ер нь хөгжимчин буюу хөгжмийг төрсөлхийн тулд нэг хөгжмийг хүн барьж байгаа бит байдлаар төрсөлж байна. За ингээд дараагийнхаа хэсэг рүү орохоос өмнө хэдүүлээ алтан гишүүдтэй энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ажиллаж байгаад талархал илэрхийлье. Тэгээ алтан гишүүн гэж хэн бэ гэхээр Монголынхаа соёл урлаг, боловсрол, шинжлэх ухааны танин мэдхүйд том хувь нэмрээ оруулж байгаа од мөндөр сувгийг маань дэмжигч гишүүд байгаа. Тэгэхээр од мөндөр сувгийн алтан гишүүн болохыг хүсвэл Худалдаа хөгжлийн банкны 4191 04518 од мөндөр гэсэн данс руу 100 мянган төгрөг шилжүүлээд гүйлгээний утга дээр нь өөрийн Facebook нэр болон утасны дугаараа заавал бичих ёстой. За хэрвээ IBAN-ыг хийх хэрэгтэй бол IBAN маань 94000 4000 4191 04518 94000
40000 4191 04 518. За ингээд алтан гишүүдтэй ер нь маш их баярлалдаг шүү. Бидрийг ямар ч нөхцөл байдалд ингэж сүрж юм хэцүү болохоос аварж байгаа та бүхэндээ маш их хайртай шүү. Ингээд алтан гишүүдтэй баярлаа. Яа. Одоо би та нарт бүр өгзөгний хөгжим ярьж өгөх гэж ингээ бодтоо. Дундад 100. За дундад 100-ны ингээд шашны зан үйлийг дундад 100 сая эртний грекийн шашны зан үйл Дионисий бурхантай хөгжим хэрхэн холбогдож байгааг ярьлаа. Тэгэнгүүт дундад 100 руу ороод ирэхээрээ арай өөр зүйл болоод ирж байна. Ираним Босх гэдэг нэг актер зураач байгаа. Ираним Босх бол ер нь хамгийн анхны сюрреалист гэд хэлчихэд хэлсдэггүй. Сюрреализм гэдэг нь нэг тийм зүүдний далд ухамсарын тим ертөнцийг дүрслээд байгаа тим зураач юм шиг. Үнэхээр бүр ингээд дундад 100 гэхэд тэр 600 жилийн өмнө гэхэд яаж ийм дүрслэлүүдийг хийжсэн бэ гэмээр одоо болтол тайлагдшгүй нэм фантазины бидний зөвхөн ингээд оюун санаан дотор л байж чадхаар тим амьтдыг дүрслсэн байх чинь. Тэгэхээр сад земных наслаждений буюу энэ газрын шүү, энэ амьдралын энэ ахуйлаг, энэ бидний махан биений энэ амьдралын аз жаргалууд гэсэн нэртэй триптих буюу 3 хуваагдсан юм зураг байдаг. Тэгэхээр энэ зурагны бид нар 3 дахь хэсгийг буюу шууд там гэдэг хэсэгт нь яваад очие. Энэ зургийн өөр нэг нэр нь болохоор ер нь хөгжмийн там гэж нэрлэгддэг байхгүй. Яагаад тэгэхээр энэ хөгжмийн там хэсэгт хөгжмийн зэмсгүүд нь илүүтэйгээр хүнийг залхаан цээрлүүлэх шийтгэлийн тийм зэмсгүүд маягаар дүрслэгддэг. За яг дунд хэсэг рүү хэдүүлээ анхаарал хандуулад үзье. Энд бүр баахан л замбраагүй юм болоод энэ тийм үү. За яг ийм нэг үхлийн голын ирэг дээр маш олон нүгэлтэн хүмүүсийг хооронд нь бөөгнүүлчихсэн. За ингээд зүүн талыг нь харах юм бол босоо ятган дээр хүн цовдлогдсон мэт. За хажууд нь домбор гэдэг хөгжим байна. Домбор хөгжим нэг нүгэлтэн уягдсан мэт. За тэгээд тэгснэ домбор хөгжимд бас нэг нүгэлтэн даруулчихсан байна. Баруун талд болохоор бөмбөр дотор нэг нүгэлтэн хийчихсэн нэгэн сонин яг ямар амтны одоо ирлиз гэдгийг нь мэдэгдэхгүй юм нэг мангас шиг амтан тэр бөмбөрийг ингээд бөмбөрдөж гин. За бөмбөрийн жоохон дээшээгээ харах юм бол болохгүй газраар нь нэг нүгэлтнийг лимбүлэлгэж гин тийм үү. За энэ дунд хамгийн сонирхолтой нь домбор хөгжмийн доор байгаа дарагдчихсан нүгэлтний өвгзгөн дээр нот дэвссэн байгаа юм. За тэгэхээр 600 жилийн өмнө нэгэн галзуу зураач нэгэн нүгэлтний өвгзгөн дээр нот бичихэд 2003 онд нэгэн бас галзуу хөгжимчин энийг нь анзаараад дахин сэргийн засварлаж яг хөгжмөн дээр босоо ятган дээр энэ хөгжмийг тоглосон байгаа юм л та. Тэгэхээр 600 жилийн өмнө энэ үед бол урлагт ялангуяа хөгжмийн урлагт бурхан руу тэмүүлэл за тэрүүгээр дамжуулаад гармон буюу зүй тогтол зохицол гэдэг зүйл их чухал байсан үе. Гэтэл яг энэ нотуудыг ингээд тоглоод үзэх юм бол орчин үеийн black metal хөгжмийн эхлэл шиг орчин үеийн илүүтэйгээр нөгөө зүй тогтол гэхээсээ илүү зүй тогтлуудын эсрэг зүй тогтлыг харуулж байгаа юм шиг нэг юм гармонгүй тийм хөгжим байна лээ. Яг YouTube-д ороод bat music буюу өвгзөгний хөгжим гэж хайгаад үзэх юм бол байгаа шүү нахаа. Тэгэхээр энэ дээр яагаад зураач ийм хөгжмнүүдийг хүнийг нүгэлтнүүдийг тамлах зэмсэг болгож хуургава гэдэг одоо л асуулт. Сонирхолтой. Гэхдээ магадгүй нөгөө нэг эртний грекчүүд чинь тэ ингээд нь штэ. Үгүй хөгжим гэдэг бол бидний ингээд сүнсийг ингэж баярлуулаад энэ ертөнцөөс ингээд салгаад авч явж байгаа зүйл гэсэн чинь дундад 100-ны өөр зураач болохоор энэ бол бид харин ч эсрэгээрээ бидрийг төөрөгдөлд оруулж байгаа тэр хөгжмийн нөлөө тэр хөгжмнөөс авч байгаа зүйл бидрийг ингээд магадгүй аимшигтай
сэтгэлийн тамд унгах тиймч боломжтой гэж дүрсэлсэн ч байж болох юм. Хэн мэдхүү те. За тэгэхээр хөгжмийг харж дүрсэлж байгаа ерэн цаг үеэсээ шалтгаалаад ер нь ингээд янз янзын өөр байдлаар бол дүрсэлдэг байх нь. За үүний нэгэн тод жишээ нь бидний алдарт Караважо. Барокко үеийн маш сахилгагүй байн хэрэгтэй хөвгт орооцолддог. Тэгэл ер нь байс хийж байгаа шоронд ороод ашгүй нөгөө олон Ромын пап лам нарыг таньдаг, тэднэрийн ивэлд багтдаг, кардиналуудын ивэлд байдаг учраас байнгын ар өрөөр нь яриулаад гарчдаг. Тэгсэн хэр нээл бүтэхгүй дахиад л энэ тэнд зодон зохион хийчихсэн явж идэг. Нэг хотоос нөгөөрөө цугтдаг. Алдарт Микеланжело Меризе де Караважо. Манай нөгөө нэг Давиди Микеланжело биш шүү дээ. Дараагийнх нь Караважо. Микеланжело Меризе де Караважогийн зураг байна. За энэ зурган дээр болохоор Эрмитажт байдаг хувилбар нь яг одоо дэлгэцэн дээр гараад ирсэн байгаа. Нэр уг нь бол анх энэ хөгжимчнийг эмэгтэй хөгжимчин байна гэж бодож исэн. Гэтэл жоохон судлаад үзэх юм бол эрэгтэй хөгжимчин гэдэг нь гарч ирсэн байгаа. Нэгдүгürt хувцс нь энэ үед мадригал гэдэг хайрын дуу хөгжим маш их алдартай байсан. Нотыг нь уншаад үзсэн ч гэсэн алдартай мадригал хөгжим байгаа. Тэгэнгүүт мадригал хөгжмийг тэр хайрын тэр юм өндөр дээд хоолойн дээр тоглодог хөгжмийг хамгийн сайн тоглож дуулж чадах хүмүүс нь болохоор тайган эрчүүд байсан байгаа байхгүй. Тэр энэ тайган эрэгтэй хүн буюу яг эр хүн болж амжихаасаа өмнө том болохоос өмнө ч юм уу тайган болно гэхээр тухайн одоо хөгжимчд илүүтэйгээр залуу одоо хөвгүүний тийм юм булбараа эмхтээлэг тийм шинж чанараа хадгалж авч үлдэж тийм хоолойгоо хүртэл хадгалж авч үлдэж чаддаг байсан байгаа. Тийм учраас энэ зураг дээр харагдаж байгаа нь эрэгтэй боловч яг ингээд төрхийн хувьд нэг тийм уянгалаг, мэдрэмжтэй. Тэгэд үнэхээр яг энэ нотыг нь уншаад хөгжмийг нь тоглосон ч тэр өөрийнх нь царай төрхийг харсан ч тэр үнэхээр уянгалаг, хайрын хөгжим тоглож байгаа гэдэг нь энэ зурагнаас шууд уншигдж байгаа бах. Тэгээ манай Караважо яаж зүгээр байх вэ? Хайрын хөгжим хичнээн тоглож байгаа ч гэсэн хажуу талын натюрморт буюу цэцэг навчийг хараад үзье. Караважо бол өөрөө хэлдэг байсан. Би цэцэг навчийг зурхтаа хүн зурж байгаа юм шиг ижилхэн хөдөлмөр зарцуулдаг аа. Миний хувьд бол цэцэг навч гэдэг бол бүр ингээд тусдаа ингээд юм бие даасан бүтээлээ гэж хэлжсэн байгаа. Тэгэхээр энэ цэцэг навчийг хараад үзэх юм бол мэдээж шин цэцгэс байна. Цаана нь болохоор гундсан, хатсан цэцгэс байна. Хайр гэдэг өөрөө мөн энэ навч цэцгэс шигээ мөн энэ залуу нас ч гэсэн энэ навч цэцгэс шигээ гундах юма гэдэг бас нэг юм цаг хугацааны ойлголтыг бидэрт давхар өгч байгаа. Алдартай хүний захиалгаар зурсан зураг. Захиалагчаас нь найз нь энэ зургийг нь авсан байхгүй. Амар гоё зураг байна гэд. Тэгсэн чинь яг тэр анхных нь эзэн нь болохоор маш их гуниглаж ихсэн. Тэгэнгүүт Караважо за би танд дахиад зураад өгөө гэд дахиад зураад өгсөн боловч харамсалтай нь энэ зураг бол одоо тиймч яг дахин нэг урлагийн бүтээлийг давтаж болтгүй жишээ болсон байх л та. Яг тэр нөгөө нэг мэдрэмжлэг, уянгалаг тийм утга зохиолын лирический драмын шинж чанартай тэр мэдрэмжүүд нь болохоор дараагийн зурагт нь харагдахгүй байгаа гэдгийг дэлгэцэн дээрээс харж байгаа хаа. Гэхдээ хэдүүлээ ингэнгүүт саяхан үзсэн бүх бүтээлүүдэд дандаа хөгжим байна. Хөгжмийн зэмсэг байна. Хөгжимчин байна. Тэгвэл ойлголтыг яаж тусдан дүрслэх вэ? Энэ дээр бол орчин үеийн урлаг заавал хөгжмийн зэмсгийг дүрслэхгүйгээр ойлголтуудыг философи талаас нь дүрслэх гэдэг дээр илүү их амжилттай болсон байх. Хамгийн тод томрон жишээ бол Анри Матисийн хөгжим бүжиг гэд Эрмитажт байгаа хоёр маш том хэмжээтэй зураг байна. Оросын алдартай Сергей Шукин хэмээх
цуглуулагч. Францд Анри Матисст за би өөрийнхөө гоё ордныг ингээд тогтжуулах гэсэн юм аа. Тэгээ тийм учраас чи надад хөгжим болон бүжиг сэдвэр юм хоёр зураг зурж өгөөч гэж анх захиалга өгсөн ба. Анри Матис энэ зургуудыг зурсан. Зурхтаа нүцгэн хүмүүс зурсан. Нүцгэн хүмүүсийнхаа бүр бэлэг эрхтнийг нэлээд тод томруун зурцсан байсан. Тэгэнгүүт энэ үед классик сонгодог урлагаас дүнгэж гарч исэн дүнгэж юм шинэ урсгалууд модерн чиглэлийн шинэ урсгалууд нээгдэжсэн. Тэгээ 1900-аад оны ихэнх үе учраас энэ зургийг Оросын эзэнт гүрнийхэн байтугай Францчууд өөрсдөө ч ойлгох болоогүй байсан үе байхгүй. Тийм учраас Сергей Шүкин захиалчаад зургаа харчаад авахгүйгээд энэ л зураачийн хувьд аимшигтай санхүүгийн хувьд ч сэтгэл санааны хувьд ч гэсэн их гүн хямрал л да. Тэнгүүтээ үнэхээр авахгүй юм байна. Энэ зураг надад тохирохгүй байна гэд богоонд суусан ба. Гэхдээ Шүкин үнэхээр урлаг ойлгодог хэдий ингээд уламжлалт тийм нийгэмд байгаа ч гэсэн урлаг ойлгодог хүн байсан тул та богоон дотор ороод буцаа захиа бичсэн байгаа юм л да. За Матис би захиалга нэгэнтээ өгсөн юм чинь авъя. Гэхдээ эрэгтэй хүмүүсийн гэдгийг нь илтгэсэн эрэгтнийг нь арай жоохон зөөллөж болох уу гэд нэг тийм жижигхэн засвар оруулж болох уу гэд тэгээд энэ зураг маань яг одоогийн байгаа хувилбараараа биднэрт хүрсэн байгаа. Тэгэхээр 5 дугаар зурган дээр бүжиг гэж харагдаж байна. Бүжиг гэдэг энэ зурган дээр бол эмэгтэй хүмүүс байна. Дахиад бид нар нөхөн үрчхүн эрэгтнүүд нь тод томрон дүрслэгдсэн байгаагаар нь харж байгаа байх. Нилийн том хөх цээж илүү харагдаж байна. Өнгөний хувьд хөгжим бүжиг гэдэг энэ хоёр зураг маань контур доторх улаан, нилийн хурц тод улаан хүмүүсийнх нь биетүүдийн улаанаар тэгээд фон дэвсгэр нь цэнхэр болон ногоон өнгөр. Тэгэхээр энэ гурван өнгө ингээд хослохороо контраст буюу одоо тийм эрсдэс шийдлүүд гарч ирж байгаа юм л да. Хүмүүсийнх нь дүрс нь илүү тодорч байна. За анзаарах юм бол энэ хүмүүс маань эмэгтэйчүүд маань бүжгийн хувьд хоорондоо гараасаа хөтөлдсөн тойрон бүжгэлж байна. Тойрон бүжгэлж байгаа энд хөдөлгөөн байгаа гэдг нь харагдаж байна тийм үү? Тэгвэл хэдүүлээ хөгжим гэдэг зургийг нь хараад үзье. Нөгөө л нэг өнгө байна. За мэдээж бүжигтэй харьцуулах юм бол контур буюу хүрээ юм хар зураас нь илүү тод байна. За тэгээд зүүн талаасаа хийл тоглож байгаа нэг хүн дараагийнх нь болохоор нөгөө грекийн Авлос бишгүүрийг тоглож байгаа нэг хүн байна. Тэгээд 3 хүн зүгээр сууж ийн. Зарим судлаачид болохоор энэ 3 хүн нь болохоор зүгээр хөгжмийн нотуудыг илэрхийлж байгаа маач гэж үзсэн байдаг. Гэхдээ бидний хувьд юу анзаарах вэ гэхээр ижилхэн өнгөтэй адилхан одоо 5 хүний тоо байгаа хэрнээ энэ эдгээр хоорондоо тойрог үүсэхгүй, хөдөлгөөн үүсэхгүй харин статик буюу юм зогсонго байдалтай байгаа байхгүй. Тэгэхээр бүжгийн хувьд нөгөө экстаз гэдэг юмд чинь ингэж оруулаад бидрийг ингэж галзууруулж болдог бол хөгжим гэдэг зүйлд болохоор бидний илүү дотгошоогоо төвлөрч болж байгаа биз. Тэгэхээр энэ эрэгтэйчүүд бас дүрслэгдсэн байгаа гэдгийг бид нар тэр бишгүрчин залуугаар харж болох байх. Илүүтэйгээр тэгэхээр эрэгтэй, эмэгтэй хоёр оршихуйн өөр байдлыг нэг нь юм хамтдаа байгаа. Нөгөөх нь болохоор ганцаараа байгаа гэдгээр ч ингэж эсрэгцүүлэн үзүүлсэн байж болох юм. Ямар ч тач бид нар энэ хоёр зургийг харахаар хөгжим өөрөө сонсогдохоор бид нар тэр дотоод төвлөрлийг мэдэж болохоор хамгийн анх удаа дэлхийн урлагийн түүхэнд заавал юу одоо ямар нэгэн тийм хөгжмийн зэмсэг дүрсэлсэндээ ч биш. Зүгээр үнэхээр сонсож болохоор тэгж дүрсэлсэн ба. Матисийн хувьд л өөрөө ингэдэг байсан л да. Миний уран зурагнаас хүн дандаа аз жаргалыг мэдрээсэй, тайвширлыг мэдрээсэй л гэж би хүсэж байна. Тэгээд өөрөө ч их гоё хийл тоглолтог хүн байсан. Тэгэхээр энэ ойлголтыг ингэж дүрслэх гэж оролцсон баг. Тэгвэл энэ дээр
бас хөгжмийн зэмсгүүд маань орцсон байна юу. Тэгвэл огт хөгжмийн зэмсэг оролгүйгээр хөгжмийг төрсөлж болох юм уу? 20 дугаар зууны ихэнх үед абстракционизм буюу хийсвэр урлагийг үүсгэсэн мундаг зураач Василий Кандинский. Василий Кандинскигийн композиц номер 4 буюу зохиомж номер 4-ийг бид нар харж байна. Тэгэхээр энд Кандинский болохоор ихэнх үеийн зургуудыг нь харах юм бол зурж чаднаа. Гэхдээ Кандинский маань өөрөө ингэсэн ба 30 наснда 30 орчим наснда Вагнерийн дуурийг үзээд Кандинский бол тухайн үед энгийн өмгөөлөгч, хуульч хүн байгаа байхгүй. Тэнгүүтээ Вагнерийн дуурийг үзээд бүр гайхалтай те. Бүр яаж ингэж уран бүтээл төрөж чадчихна гэд. Гэхдээ Вагнерийн дуурийг үзсэн чинь нүдэнд нь маш олон өнгөнүүд үзэгдээд дуурийг сонсоход нүдэнд нь өнгөнүүд үзэгдээд тэг би өөрөө энийг хийж чадахгүй байгаадаа айгүй хэцүү байна гингүүтээ өөрөө өмгөөлөгч тэр хуулийнхаа салбарыг хаяад урлагийн салбар руу орж ирсэн тийм сонирхолтой түүхтэй. Тэгээд урлагийн салбарт орж ирээд бүхэл бүтэн абстракционизм буюу хийсвэр урлагийн энэ шин урсгалыг нээсэн байна. Тэгээд Кандинский хувьд зөвхөн гэд одоо бид нар харахаараа хаяа нөгөө будаг цацсан гэд зөвхөн юм будаг цацдаг урлаг хийж байгаагүй. Бүхэл бүтэн будаг цацсан тухайгаа яагаад цацж байгаа, ямар зураасыг ямар үед хийж байгаа тухайгаа ном болгоод бичсэн урлагийн онолч төвч хүн байхгүй. За ер нь энэ композиц буюу зохиомж гэдэг бол хөгжмөдч байдаг, уран зурагтч байдаг зүйл. Уран зурагт бол зохиомжийн хувьд те дүрслэлүүд байх юм бол аль дүрслэлийг хаана одоо энэ уран зураг гэдэг чинь юм хоёр хэмжээст зүйл байгаа дээ шүү дээ. Тэгэхээр хаана яаж энэ нэг ингэж байрлуулах вэ гэж ер нь тэрийгэ бодож байгаа гэж одоо бүдүүлгээр хэлээ л да. Тэгэнгүүт өөрөө зохиомж маань юунаас бүрдгүү те. За бидний дээр өнгө будгуудыг харж гин, шугам зураасуудыг харж гин, цэгнүүдийг харж гин. Тэгвэл альва зохиомжт за альва энэ шугамуд жишээ нь зүгээр энэ шугамуудыг харъя. Хурц тий тодоор зурагдсан шугамуд байж болно. Тэгэнгүүт хажуугаар нэм зөөлхөн өнгөнүүд орж ирж болно. Тэгэхээр энэ болгон өөрөө бас дотроо ритм, хим хэмжээсийг агуулж байгаа. Тэгэхээр Кандинскигийн тайлбарласнаар бол цэнхэр өнгө гэдэг бол хийл юм аа гэдэг ч юм. Тэгэд хийл маань өөрөө их тийм нарийн зураас юм аа гэд улаан өнгө, цэнхэр өнгө, ногоон өнгө зэрэг янзаар тайлбарлаад тэгэхээр үнэхээр Кандинскийг судлах юм бол энэ композицуудаас нь буюу энэ зохиомжуудаас нь хэдүүлээ хөгжмийг шинээр сонгох боломжтой болох юм. Шинээр сонсох боломжтой болох юм. За ингээд Кандинскигийн хувьд болохоор яг бид нар ингээд дөөр үзэж байгаа юм шиг даралт, цохилт, тэр шугамуд, ритм хэмжээсүүд, өнгөнүүд энэ бүхнэр тархин дотроо мөн ингэж юу яаж болдог хөгжим сэргийн засварлаж ингэж сонсож болдог бол Кандинский өөрөө Скрябин хэмээх хөгжмийн зохиолчд маш хайртай байсан. Скрябин болохоор хөгжмийг сонсоод уран зураг зурж болдгоо гэсэн бас онолыг боловсруулж исэн. Энийг бол ер нь бид нар урлагийн синтез буюу үг, хөгжим, дүрслэх урлаг 3 бие биенийхээ хил дээр орчуулагдах боломжтой юу? Орчуулагдвал яг яаж орчуулагдах вэ гэсэн туршилтуудыг ч хийжсэн байгаа. Мөн Монголын уран бүтээлчд маань ч гэсэн иймэрхүү туршилтуудыг олон хамтралуудыг бас хийжсэн. Тэр болгоныг сонирхоод үзвэл тун сонирхолтой. За ингээд өнөөдрийн маань дугаар та бүхэнд од гүндэр шинжлэх ухааны танин мэдхүн сувгийн Аминагийн урлагийн ертөнц подкаст нэвтрүүлгээр хүрлээ. Нэвтрүүлэг маань танд YouTube-ийн онд од гүндэр сувг, NTV телевиз болон од гүндэр радио 83.3 107 хост долгионоор дандаа хүрдэг шүү. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ажилласан алтан гишүүд та бүхэндээ маш их баярлалаа. Эцэст нь хэлэхэд нөгөө нэг Bat Music буюу Bat BUTT Music буюу Иранийн боссхийн нүгэлтний өгзөг дээрх хөгжмийг сонсоод үзээрэй. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа.
Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа өвчлийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.